Изакэл, иш үзүүлэгч Изакэл манай эртний өмнөх 586 оны Иерусалимын сүрлээс өмнө Вавилонд олзлогдсон очсон хүн юм. Түүний үгс Вавилон болон Иерусалимид байгаа хүмүүсийн аль алинд нь хандсан байдаг. Би эхлэлийн 1-3 бүлгийг л уншиж ирсэн. Түүхийг дутуу орхих дургүй учраас амар гоё баяртай байна. Тэгээд өнөөдрөөс эхлээд миний Библийг унших, Библийг танин мэдэх, судлах аялал эхэлж байна. Албан ёсоор өмнө нь хэдий эхэлсэн байсан ч гэсэн тодорхой шалтгааны улмаас зогссон байсан. Энэ удаагаа харин зогсолтгүйгээр цаашаа үргэлжлээд бүрэн уншиж дуусгах болно. Охин бол хүн нэг бүрт хайртай. Тэгээд хүн нэг болгоны жинхэнэ найз байхыг хүсдэг. Тэгээд жинхэнэ найз байх тэр хамгийн чухал харилцаа нь бол охины үг бол Библи юм аа. Тэгээд энэ удаа бид нэр сод эрдэмдээ Библи гардуулж өгсөндөө маш баяртай байна. Тэгээд харны шилтэй ч гэсэн Библи унших боломжийг аримч нийгэмлэг хангаж хүндний хөвгтэй холбох, бохомтой уулзах ийм боломжийг бас хамтдаа бүрдүүлсэндээ баяртай байна. Тэгээд цаашдаа бид нэр хүн нэг бүрхийг зорж байна. Бидний зорилготой таамаас хамт байгаарай гэж хүсэж байна. Маш баярлалаа. Манай хоёр хүү харааны бэрхшээлтэй тэг шамралтаар сумандаа суралцдаг. Ариун бичээс нийгэмлэгээс ийм номыг үйлдвэрлэж тусламж олгоо өгж байгаад маш их баяртай байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.